Харуулчлаа. Би нэрэлж. Тэрний юм. Сууч. Бидний урилгыг хүлээж авч үзэж ирсэн аавтай илэрхийлээ. Тэгээд сая хурдсан улсыг үргэлж тусч болгоноор Монгол Улсын засгийн газар хууль хуулийг оруулж авчулсан. Энэ бол Батрын багц хууль нөгөө хүн тендерийн хууль буюу энэ бол орон нутгийн шиг хэмжүүл бараа үйлчлэх болсон хуулийн батлууч хэвчүүлж болсон. Ингээд таа өнөөдөр Батрын хуулийн талаар товчхон мэдээлэл өгье. Дээр нь бас зарим нэг тодруулах шаардлагатай зүйлүүдийг мэдээлэл өгье гэж бодсон юм аа. Ирний Батрын хуулийг шинжлэх ямар шаардлага байсан бэ гэхээр 2006 оноос хойш эдийн засгийн бизнесийн харилцаа үргэлжлсэн, төрөлжсөн. За даяарчлагдсан нарийн төвөгтэй харилцаанууд руу орж ирсэн. За техник технологийн хурцтай өөрчлөлтийн хүрээнд бол явагдаж байгаа. Тэгэхээр үүнийгээ дагаад манай Батрын хуулийг мөн ялгаагүй улам нарийн болж тодорхой болж явах учиртай болж байгаа юм. Тийм учраас бид нэр энэ өөрчлөлтүүдийг бол нийлүүлж хийсэн. Тав анзаарсан 2006 оноос гэж байна. Тэгэхээр одоо өнөөдрөд байгаа энэ хуулиуд бол манай бүх хуулиуд бол олон төрлийн өөрчлөлтүүд орсон. Ингээд дээр үед баригдсан авцсан байдаг. Авцсан олон нөхөстэй. Ийм зүйлийг бид нэртэй замыг одоо шинжлэхтэй адилхан ийм арга хэмжээний авсан гэдэг. За хоёр дахь үндэстэн юу гэхээр Монголд улсын үндэстэн дансын корпорацууд үйл ажиллагаа явуулж ирсэн. Үндэстэн дансын корпорацуудын юу хийж чинь вэ? Бараа үйлчлэгийг бодож авахтай холбоотой. За удирдлагыг хэрэгжүүлэхдээ бол энэ олон орныг дамжсан одоо компаниудтайгаа гэрээ хийдэг. Тэр бүгдийнхээ цаана нарийн сувтай явах юм бол өөрсдөө байдаг. Тэгэхээр энэ ийм одоо янз бүрийн одоо бүтэц гаргаад шийдвэрлэх альхаар Монгол баг татвар төлөх гэсэн ийм асуудлууд үүсдэг учраас бид энэ харилцааг одоо зохицуулахаар одоо холбогдох залтуудыг хийсэн. Энэ залтууд нь юу гэхээр энэ татврыг одоо татврын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн олон улсын байгууллагууд байдаг. Тэрнтэй зар одоо үндсэн аргачлалуудын бидний татврын хуулинд болж өгсөн. За ингээд хэд хэдэн зүйлүүд би ингээд хэлмээр байгаа. За жилийн 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой нөөц суудах нь төлөвч биш. Татвар төлөгч бол жилдээ нэг удаа тайлан гаргаад борлуулалтын орлогынхоо 1% орлогын татвар төлөхтэй хялбаршуулсан гормыг сонгох боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл 10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой одоо иргэн аж ахуйн нэгж байлж бодлоо. Тэр байгууллага бол жилдээ 100 мянган төгрөгийн одоо татвар төлөөд явчих бүрэн боломжийг бол ингээд бид нар бүрдүүлж өгсөн. За ийм аж ахуйн нэгжийн тоо яг энэ хүрээнд ороход аж ахуйн нэгжийн тоо 34387. За дараа нь хуулийн хилцүүлгийн явцад орж ирсэн зал жилийн 300 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд 2 удаа тайлагнаж татвар нь бол олбыг нэг бол төлнө гэж. Өөрөөр хэлбэл жилдээ 2 удаа тайлангаа гаргана. Тэгээд орлогынхоо ашигынхаа нэг үе татварыг бол төлнө гэж одоо. За үүнд нийтдээ 47867 аж ахуйн нэгж одоо хамаарна гэж үзэж байгаа. За дараа
За дараа нь 300-аас 1.5 тэрбум төгрөг одоо борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд бол жилдээ 2 удаа тайлбар. Тэгээд ногдуулах орлогын 10%-аар дотроо төлчөөд 90% буцааж авах. За ингээд энэ хүртэлх энэ 50 сая хүртэлх 300 сая хүртэлх 1.5 тэрбум ерөнхийдөө бол 1.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд бол жилдээ 4 удаа тайлан гарах байсныг одоо 1 2 болгож ингэж одоо хөнгөвчилж ирсэн. Тэгээд хөнгөвчийн горнуудыг одоо сонгох энэ боломжийг бол бүрдүүлж өгсөн гэж байгаа. За дараагийнх нь бол борлуулалтын орлого нь одоо 10-аас 10 татврын орлого нь төлдөг татвар нь 10-аас 25 руу хөв болж шилждэг босгоод 3 тэрбум төгрөг байсан. А үүнийг 6 тэрбум төгрөг болгож одоо бид нар өсгөж өгсөө. Ингэснээр одоо аж ахуйн нэгжүүд томрох, жижигрэхгүй байх ийм боломжийг нь бол бүрдүүлж өгсөн. Энд нийтдээ 164 аж ахуйн нэгж хамаарна гэж үзэж байна. За 1.5 тэрбум төгрөг бүртгэх орлоготой жилдээ 2 удаа тайлан гаргадаг. Тэгээд нэг 10% төлчөө 90% буцаадаг ийм аж ахуйн нэгж бол 54943 байна гэж үзэж байна. За татврын тайлангаар гарсан ардчлалыг бол салбар халалцахгүйгээр 4 жилийн хугацаанд одоо шийдвэр тооцоог болгож өвшөрч өгсөн. За энэ нь одоо байгаа хуулиараа уул уурхайн салбарт бол 4-өөс 8 жилийн хугацаанд алдагдлаа шийдвэрлэх ийм нөхцөл бол байсан. За үүний дараагаар хэдэн өөрчлөлтүүд бол оруулж өгсөн. Энэ юу гэхээр энэ ашигт малтад газрын тосны хайгуулын салбараас бусад салбаруудад Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан аж ахуйн нэгжийн дотоод гадаад анхдагч болон хоёр дахь зах зээл нээлттэй харилцааг өрийн хэрэгс бодлоо авсан хөрөнгө оруулагчийн хүүгээ орлого 5% энэ татвар нь дуулна гэсэн. За энэ дээр бол засгийн газар өргөтөө хувьцаа гэж байсан. За энийг бол хэцэргийн явцад бол хасагдсан байна. Яагаад хувьцааг оруулж ирсэн бэ гэхээр одоо бол манай хөрөнгө оруулагч нар бүгдээрээ үндсэндээ тооцоо судлаа гэж үзэхдээ 90-95% нь арилжааны банкны зээлээр хөрөнгө оруулалт. Ихэнх орнуудыг ингээд аваад үзэх юм бол энэ хувьцааны хөрөнгө оруулалт гэдэг зүйл бол нэлээд өндөр түвшинд хүрчихсэн байгаа. Хувьцааны хөрөнгө оруулалт гэдэг нь юу гэхээр банк шиг өндөр хүлээ зээл биш. Хувьцаанд тэр оруулсан хүмүүст өөрсдөө хариуцлага хүлээдэг ийм санхүүжилт байгаа. Энэ бол Монгол улсад оруулах гэдэг энэ бодлого одоо дэмжих зорилгоор оруулсан гэдэг хувьцаа гэдэг нь хасагтай байсан. За дараагийнх нь бол энэ арилжааны банкны гадаад дотоодын хүйсвэрээс татан төлрүүлсэн зээл өрийн хэрэгслээр буцаад гаргаж байгаа тэр татвар нь 5% болж байгаа. Энэ нь ямар ач холбогдолтой юм бэ гэхээр Монгол улсад зээлийн хүүг болгоход бол үнэхээр ач холбогдолтой гэж үзэж байна. Одоо хэрвээ татж оруулсан дээр буцаа гарахт нь 20% татвар төлдөг бол энэ тэр 20% татварыг бол банкуд өөрсдийнхөө олгож байгаа зээл дээр суулгаж өгдөг. Энэ нэргээд одоо ахмадууд тэтгэврийн зээл авах, төрийн албаа цалингийн зээл авах, янз бүрийн одоо байгууллагад ажиллаж байгаа иргэдийн одоо авч байгаа цалингийн зээл дээр. За одоо бүх төрлийн зээлүүд дээр хүүн дээр нь давхар сууж өгөө. Тэм учраас энэ хүүг буулгах энэ боломжийг бол бид нэр энтэй бол оруулж өгсөн гэдэг. За дараагийн зүйл бол энэ татврын хэм салбар хийх нөхөн ногдуулалтын акт гаргах, албан торгуул ногдуул хөөм хэлцэх хугацаа 5 жил байсныг 4 жил болгож бууруулж. Яагаад бид нар энийг буулгаж байгаа юм бэ гэхээр үндсэндээ энэ харилцаа холбооны мэдээллийн технологийн холбоомжлуудыг ашигласан мэдээллийн системд болоод ирэхэд бид нар ямар нэгэн зөрчил гаргахад тэр уян хатан байдаг өөртөө залруулах боломжийг олгодог их мэтээр бид нар энийг бол нэлээд энэ эксперт гаргаж чадна гэж үзүүлсэн энэ хугацааг буулгасан байж байгаа. За барилга байгууламжийн эдийн тооцох хугацаа жишээлбэл 40 жилээс 25 болгож байгаа. Ямар нэгэн хөрөнгө оруулалтыг хийвэл одоо оруулсан хөрөнгөө бомжлох хугацаанд хөрвүүлж авах энэ боломжийг нь бүрдүүлж өгөхөөр юм заалтаа болж байна. За дараагийнх нь бол иргэдтэй холбоотой заалтууд, за бизнестэй холбоотой зарим одоо заалтууд байж байгаа. Энэ дээр бол амьдрын суух зорилгоор анхудлаа орон сууцны барилга байрсан эсвэл худалдан авсан иргэнд 3 сая төгрөгийн татвар хөнгөлөлтийн 3 сая төгрөгийн татврын хөнгөлөлт илрүүлдэг байсан. Үүнийг одоо 6 сая
төр болгож байгаа нэмэгдүүлсэн байж байгаа. За дараагийн нэг зүйл бол энэ их чухал заалтыг бид үзэж байгаа. Ипотекийн зээлээр одоо анхудаа орон сууц худалдаа авсан бол татвар төлөгчид хөнгөлт идэж байгаа. Одоо ипотекийн зээлийн хүү бол 8% байж байгаа. Гэтэл тэр одоо иргэн 13-аар Алжирны банкнаас зээл авсан бол 8-аас 13 хоорондын зөвлөн тэгэл 5% хувьд төлөгдсөн мөнгийг бол эргүүлээд иргэн хэлсэн татвараас нь буцааж хөнгөлт их ийм боломж оруулж гисэн байж байгаа. За ингэснээрээ бид нар бол энэ ипотекийн зах зээлийг бол илүү дэмжих, иргэдээ орон сууцтай болгохыг бол бас дэмжих ийм бодлогыг татвар хуулинд бол суулгаж өгсөн гэдэг. За Улаанбаатар хотоос 500 мм-ээс дээш аслагдсан амир сумд үйл ажиллагаа хийдэг аж ахуй нэгж хувь хүний төлсөн татварыг 50%. За 1000-аас дээш км аслагдсан бол татварыг 90% хэмжих ийм заалтыг бол оруулж ирж өгсөн. За энэ дээр бидний одоо хийсэн тооцоо бол тэр 50%-нд бол нийтдээ 11,600 аж ахуй нэгж 141,600 иргэн за 141 аж ахуй нэгж бол орно гэж тооцож байгаа. За 90% хөнгөлтөнд бол 8268 иргэн за 55 аж ахуй нэгж бол хамаарагдана гэж үзэж байгаа. За үүнээс гадна үр тариа, төмс, хүнсний ногоо, жимсхэн, тэжээлийн ургамал, модны суулгах зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогот ногдох одоо татварыг 50% хэмжээгээр ийм залтыг оруулж өгсөн. За татварыг энгийн болгох чиглэлээр бол хэд хэдэн зүйлүүдийг бид нар оруулж өгсөн. За жилд 2 тэрбум хүртэлх төгрөгийн татвар ногдуулах бодлоготой аж ахуй нэгж бол жилд 2 удаа тайлан гаргана. За одоо мөрдөж байгаа хуулиараа яах вэ гэхээр ингээд аж ахуй нэгжийн гаргасан зардыг ийм зардыг хас тоосч болно гэж хуульчлаад өгсөн. Гэтэл тэр үйл ажиллагааг явуулах одоо холбоотой үйл ажиллагааг тэр үржтэн тэр зардлуудыг бол хуульчлал заах төвхтэй байдаг. Тийм учраас үйл ажиллагаатай холбоотой гэдэг нь нотлогдсон. Тэгээ баримтаар одоо нотолж байгаа бол тэр гаргасан бүх зардлыг нь одоо тэр ашиг бодохтон зориулаад тэр олгоос хасж өгөхөөр одоо зөвшөөрсөн ийм зардч. Энэ бол аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг одоо бодиттой болгох, тайлгналтыг бодиттой болгох одоо чухал хувь нэмэр үзүүлнэ гэж үзэж байна. За дараагийн нэг зүйл бол энэ 99 татврын тайлангийн тоо мэдээ зөрүүтэй алдаатай татвар төлөгчд иргэн нийтлэж 3 хоногийн дотор залруулах боломжийг олгож байна. Одоо л яадаг үйл юм залруулах боломж олгодоггүй байна. Тэгвэл одоо энэ бид нэр залруулах боломжийг олгож байгаа. За татврын тайлан 1 жилийн дотор аливаа торгуулгүйгээр залруулахын боломжийг олгож байгаа гэдгийг хэлье. За татрын алд ингээд илүү мөнгө авсан байлаа. Дүнслэгүүгээр илүү мөнгө авсан бол одоо хэрэглэгдэж байгаа практик үгээр за дараагийн төлөх татвараас чинь бид нэр суудах чиг яваад одоо тийм зүйл байна. Илүү төлсөн нотогдол бол шууд аж ахуй нэгж рүү шилжүүлэх ийм заалтыг оруулж өгсөн. Энэ өөрөө аж ахуй нэгжүүдийн бизнес эрхлэгчдийг их ашиг бол дэмжиж өгсөн гэж үзэж байгаа. За хууль заасан нөхцөл үүссэн хүндрэлтэй татвар төлөгч өөрөө төлөх хугацаа өөрөө төлөх хугацаа 2 сар хүртэл одоо зөвшөөрдөг байсан. 2 сар. Үүнийг бид нэр 2 жил хүртэл болгоод нэмэгдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл одоо өр үүссэн бас хүндрэлтэй байгаа энэ өөрөө төлөх хугацааг бид нэр одоо мөрдөгч байгаа бол 2 сар одоо хугацааг сонгодог гэсэн бол одоо 2 жил хүртэл сонгож өгч байгаа аж ахуй нэгжүүдэд илүү боломжийг бид харж өгч байна гэж үзэж байгаа. За татрын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх олон нийтэд нээлттэй нэгдсэн зөвлөмжийг гаргана. Татрын байцаагч хуулийн өөр тайлбарлах энэ боломжийг олгож өнөөдөр ийм зүйл байхгүй. Хуулиараа энэ боломж бол хаагддаг. Тэгэхээр бид нар юу гэж ярьж байгаа вэ гэхээр үндсэндээ энэ дээр одоо аппликейшн хийгээд яг энийг ингэж ойлгохоор одоо зүйлүүдийг энгийн иргэд аж ахуй нэгжүүд аваад хэрэгжих боломжтой аппликейшнээ гаргаад энийг бол аж ахуй нэгж бизнес эрхлэгчид иргэдэд ил болгоно гэж үзэж байгаа. Ингэчих юм бол нөгөө хуулийг олон янзаар тайлбарладаг зүйл алга болчихно. Татрын нэг байцаагч нэг өөрөө тайлбарлах акттай дахиад нэг
татврын байцаагч өөрөөр тайлбарлаад акт тавьдаг зүйлүүд энэгээр цэцгэлэгдэнэ гэж бид нэр үзэж байгаа. За татврын хэн шалгалтыг бүх аж ахуйн нэгжүүдэд бус зөвхөн эрсдлийг нь үнэлж байгаа. Тэрэн дээр үнэлж за шалгалтыг хийнэ гэж одоо үзэж байгаа. За татврын байцаагчдын хариуцлагыг нэмэгдүүлсэн гэж. Энэ юу гэхээр татврын улсын байцаагчийн үйлчлэгөөр дурдсан зөрчил 10 хүртэлчид эргэж олох ирэхгүй хүртэл халах. Захиргааны шийдвэрийг ногдуулна гэж үзэж байгаа. Гаргасан акт нь эрх зүйн зөрчилтэй тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон. Татврын ерөнхий хуулиар хамгаалагдсан татвар төлөгчийн мэдээллийн нууцыг задруулсан. Хууль заасан албан тушаалын эрхийг ихлүүлсэн эсвэл үүргээ зохиосоор хэрэгжүүлэх гэдэг ийм зүйл гарвал одоо ийм 10 хүртэлчийн төрийн албанд хэрэгж ажиллахын боломжгүйгээр даах ийм залтыг оруулж өгсөн. Энэ юу гэсэн үг вэхээр үндсэндээ татврын байцаагч бизнес эрхлэгчдийг дарамтлах одоо хуулийн өөрөөр тайлбарлах ийм боломжуудыг бид хааж өгсөн гэж үзэж байна. За ямар нэгэн хохирол учрууд хэрэг бол энэ бүрэлдэхүүн албанд албан хаагч хариуцлагаар зааж өгсөн байна. За татвараас зайлсхийх одоо боломжийг одоо хааж татврын суурийг хамгаална гэдгийг хэлсэн. Энэ дээр одоо хамгийн гол нь бид нарт үндэстэн дамсан компаниуд татврын суурийг бууруулаад ашиглажуулахын эсрэг вебсийн дүрмийг одоо бид нар ашиглаж одоо тэр үндэстэн дамсан компаниудаас татвараа гүйцэтгэх авдаг болно гэж. Үндсэндээ бид нар одоо энэ саяын хуулийн өөрчлөлтийг хийснээрээ биднэрт ямар одоо боломж үүсэж байгаа гэхээр яг Европын холбооны хар жагсаалтанд орсон ч Монгол тэр зүйл бол алга болно. Тэр зүйл тэр эрсдэл дахиж гарахгүй. Хоёрдугаар нийтдээ 190 гаруй улстай бид нар мэдээлэл харилцаа солилцох боломжтой болж байна. Таавд хэлжсэн одоо энэ вебсийн татврын хууль батлагдсанараа одоо вебс буюу тэр татврын суурийг бууруулах ашиглажуулахын эсрэг байгууллагуудаас Монгол одоо хүмүүс ирж ажиллаж яаж энэ үндэстэн дамсан корпорациудаас татврыг гүйцэтгэдэг болох чиглэлээр манайхантай хамтарч ажиллах юм аа гэдэг. За татврын бүртгэл мэдээллийн сан бүрдүүл татврын үйлчлэгийг одоо бүрэн цахимжуулахаар бол ажиллаж байгаа. Ер нь бол энэ татврын мэдээлэлтэй холбоотой нэлээд юм цахимжуулах ажлыг бол татврын алба бол одоо нэлээд хийж байгаа. Гайл татвраар мэдээллийн нэг системд оруулах чиглэлээр маань ажлыг бол зохион байгуулж ажиллаж байгаа гэдгийг бас таамаглаж хэлье. За ингээд нэг маргаантай ч гэх юм уу буруу тайлбарлагдаад байгаа хэд хэдэн асуудлуудыг иймээ тайлбар хийлье гэж бодсон юм. Одоо бол ингээд өөр үсчүүд ерөөсөө түүнийг өөрийг нь ингээд бүр хүүхдүүд нь төрх юм гинэ гэдэг юм асуудлууд зэрэгдэж яваад байгаа. Тэгвэл одоо мөрдөгдөж байгаа татврын хуулиар нас орсон буюу нас барсан тооцогдсон хүүхний татвар төлөх үүрэг түүнтэй холбогдох эрх өв залгамжлагчд нь шилжнэ гэдэг одоо мөрдөгдөж байгаа татврын хуулийн 13 дээр байгаа юм зал. Үүнээс гадна иргэний хуулийн 515(2) дээр юу заасан бэ гэвэл өвлөгч өвлөн авсан үеийн хэмжээгээр өвлөгчийн үргийг хүлээнэ гэдэг ийм хоёр заалт байж. Тэгээ бид нар энэ дээр нь юу гэж үзсэн бэ гэхээр одоо байгаа маргаан нь юу байдг вэ гэхээр одоо жишээлбэл энэ дээр татврын торгуулалтаа энэ бол зөвхөн хариуцлагын асуудал. Тэгээ хариуцлагын асуудлыг үр хөвгтөд нь дамжуулж болохгүй гэж үзээд бид нар одоо мөрдөгдөж байгаа хуулийг илүү хөнгөлүүлээд дээр нь тодорхой болгоод нас орсон болон нас орсон тооцогдсон хүүхний татвар төлөх үүрэг түүнтэй холбогдох эрх өв залгамжлагчд нь үлсэн хөрөнгөнд ногдох хэмжээгээр шийдэх бөгөөд үүнд татврын торгуулалт хамаарахгүй гэж зааж байна. Тэгэхээр тэр хүн урд нь өөрөө одоо өөр бизнес эрхэлж байгаа өөрөө хөнгөлтэй болсон байвал тэрүнд нь бас хамаарахгүй шүү гэдгийг зааж өгсөн үндсэндээ өмнөх байсан зүйлүүдийг илүү хөнгөрүүлээд тодорхой болгож өгөөд өгсөн ийм заалт байгаамаа гэдэг. За дараагийн асуудал бол нэг 20 өрийнхөө хэмжээ 20 сая төгрөгөөр одоо гадагшаа гарахгүй гинэ гэх зүйлийг бидэд яригдсан. Энэ дээр би тайлбар хийж өгье. Энэ бол өөрөө гадаадын иргэн. Шинэ гадаад иргэн гэж байна шүү дээ. Энэ дээр алдаа гаргацсан юм шүү дээ. Татврын гадаадын иргэн харьяалгүй иргэн
татврын өөрөө төлж дууссан хилээр үйл нэвтрүүлэхээр эрх үхээ байгуулах хамт ихтэй хоёр нөхцөл давхар хийх гэсэн. Татврын өөртөө итгэхэд татврын өөр барагдвал хөрөнгө баг. Бусдаас авах авлага баг. Энэ бол нэг нөхцөл. А нөгөөх нь өрийн хэмжээ 20 сая төгрөг. 20 сая төгрөг. Тэгэхээр хилцүүлгийн явцад юу гэж байсан бэ гэхээр энэ хилцүүлгийн явц дээр 68-ны 1 гэдэг дээр татврын албан энэ засаар байна. Татврын албан энэ хууль заасан татврын өрийг хураах ажлыг хэрэгжүүлэхээс өмнө татврын өрийн хэмжээнээс хамаарч татвар төлөх зорчигыг хязгаарлах арга хэмжээг авч болно гэдэг энэ заалт байсныг хилцүүлгийн явцад за энэ арай өргөн байна. Одоо гэдэг юм одоо шүүмжлэл гарсан. За татврын байцаагч баг бичвгүүд хэд зочилчих дэвхийг нь хязгаарчих юм шиг ойлгогдож байгаа гэсэн учраас бид нэр ингэж нэлээд зааж наригчилж өгсөн байгаа юм. За энэ дээр би нэг хэд хэдэн жишээ хэлмээр байна. Жишээ. Яг юу болчоод бид нэр энэ заалтыг оруулж ирсэн бэ гэдэгтэй. Одоо энэ Jiangsu Jiangdu гэдэг компани байна. Нийтдээ 72.1 тэрбум төгрөгийн өртөө. За оюут толгойд бол бараа үйлчлэгээ нийлүүлсэн юм компани. Тэгээ ийм өр үүсгчээ дараа хэвчээ удирдлагууд. Тэгэхээр бүртгэлийн газраас бид нар юу хийсэн бэ гэхээр энэ нэрийн байгууллага дээр энэ ямар нэгэн одоо хөрөнгө байна гэсэн чинь нэгч төрөний үйл хөдлөх хөрөнгө байна. Ийм болоод Монгол улсад төлөх 72.1 тэрбум төгрөгийг төлөхгүйгээр дараа авчихсан. За дараагийнх нь Green Terra гэдэг энэ компани байж 127 сая төгрөгийн татврын өртөө. А мөн одоо иргэн нь бол энэ Казахстан улсын иргэн Жанус Варасуу борлогцсон гэхээр Батүрийн орто Елена Алиона гэсэн юм хүмүүсүүд энэ үр үсгчээр мөн ялгаагүй хэл гараа хийсэн. За дараагийнх нь энэ Эланс ХХН гэдэг энэ нөхөрлөл байна. Нөхөрлөл 41.8 сая төгрөгийн өртөө тэгсэн мөртлөө энийг үүсгэн байгуулагч Оросын улбан улсын иргэн Сергеевич Александр Соловьёв нь хэдээр гараад ирсэн. Өөр нь үлдсэн өөртөө гараад ирсэн. За дараагийнх нь G-Time Corporation гэдэг мөнгөний пирамид босгоод явсан ийм компани бол нөөтийн 1.4 тэрбум төгрөгийн өртөө. 1.4 тэрбум төгрөгийн өртөө мөн ялгаагүй гараад ирсэн. Татврын албанд өртөөгөөс гадна өртөөчтэй Монгол иргэн хажууд нэгждэг хохироочоод тэгээд гараа авчихсан гэж жишээ. Тэгэхээр бид нар энэ дээр бол яхаад юм заалтыг оруулж ирж байна. Саяхан хэлсэн жишээнүүдийн дүн нэмэх юм бол 120 тэрбум төгрөг. 120 тэрбум. Татврын албан дээр одоо найдваргүй авлага. Одоо найдваргүй гэсэн одоо өрийн хэмжээ бол 265 тэрбум. Тэгэхээр 265 тэрбум төгрөгийн 45% нь энэ гадаадын иргэд үр үүсгчээд гараа зогтоод явчихсан. Авах ямар ч боломжгүй. Тэгэхээр бид нар энийг бол хязгаарлаж оруулж иж өгч байгаа. Энэ улс орны даяарчлалд нэмэгдсэн Монгол улсын одоо ирж зорчдог бизнес хийх энэ бүх боломжууд нь нэмэгдсэн. Гэхдээ Монгол улсад төлөх ёстой татвараа төлөөд явсан. Зүгээр хэвэн үйл ажиллагаа яваад банк үүсчээд өрийн асуудлууд хамаагүй. Ахцуу энэ хоёр нөхцөл хоёлаа биелдэх юм учир шалтгаан байна. Тэгэхгүй бол бас одоо бай гэдэг юм хэлнэ нэгэн одоо төлөх ёстой татвар байгаа бол төлж таарах ёстой. За зүгтаагаараа явждаг. Энийг дэмждэг байж бас байж байна. Хамтсан аж ахуйн нэгжүүд байлаа гэж бодоход түүний гадаад нь хамаагүй өөрсдөө хариуцлагын үр үүсгэж гараа явуулдаг ийм бас байж болохгүй гэж бид нэр үзэж байгаа. Тийм учраас энэ заалт орсон. Энэ бол батлагцаан гэдэг. Энэ дэр алдаа гарсан байх шүү. Тэний гадаадын иргэн харьяалгүй одоо иргэний гэсэн юм зүйл байна. За үндсэндээ ийм зүйлэр бол одоо хэвлэр нэг асуудлууд явагдсан. Энэ дээр бид бас тайлбар хийж байна. За энэ хууль батлагдсаны дараагаар уг нь 43 байсан. За нэмэгдээд нэг 2 журам гээд 45 журам болох ёстой. За энэ журмыг боловсруулаад нэлээдийг нь бол олон нийтэд үйлчлдэг, бусдад үйлчлдэг ийм журмуудыг бол бид нэр одоо хилцүүлэг хийж энэ гарах учиртай гэж. За яг байгууллагын дотоод
зогсоосон журмууд бол хэвлүүлэхийг шаардлагатай. Ийм байгаа юм. Тэгэхээр нэлээд их ажил бол хүлээгдэж байгаа. Энэ хууль бол Монгол Улсын эдийн засгийн гэдэг дэмжих, аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр одоо гарч байгаа одоо чухал хуулиудын нэгэ гэж бид нар үзэж байгаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг болон эрчимжүүлэх, нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулнаа гэж бид нар үзэж байгаа. Ингээд асуулт байна. Үндэсний чиглэлээс асуулт байна. 3 асуулт байна. Тэгэхээр энэ татварын хуулийг хэрэгжиж байгаа хугацаанд татварын даацаагчдад давуу байдал олгосон, төлөвлөгийн өмч рүү хатсан гэдэг үнцэн өөрчлөсөн гэдэг асуудал яриглаад байсан. Энийг яаж хийх вэ? Үүнээр нуруу компаниудыг ялангуяа гадны компаниудыг дэмжсэн заалт ороод байна гэж болны худалдаанаас гişүүдээ энэ асуудлыг бодуулъя. Тэгээд бид ерөнхийдөө татварын хууль ярих бол төрөний одоо олдаад нэг бодлоо яг ямар гол зохицол өөрчлөлт За яг саяхан хийсэн хуулийн заалттай тэгээд гэрэнт маань. За уул уурхайн компаниудыг бол дэмжсэн гэдэг зүйл бол яг эсрэгээрээ. Уул уурхайн бол энэ бол хамаарахгүй гэдэг заалтуудыг оруулаад өгсөн байж байгаа. Энийг бол хэлмээр байна. За татварын байцаагч илүү их нийтлэл одоо олгосон гэдгийг нь би дийлэнх нь саяхан хилцүүлгийн явц байж байгаа залруулсан одоо заалтууд болов гэж тааж байна. Энэ заалтыг хэлж байгаа зүйл бол байхгүй юм шүү дээ. Яг энэ заалт байна. Энэний дагуу ийм байна гэдэг зүйл гарчихгүй байна. Төрөний олдоод жишээ нь ямар одоо мачтад ч юм уу тодорхой зохицуулт ороод ирсэн байна шүү дээ. Мачтад зориулсан тодорхой зохицуулт. Асуулт энэ хүнээс хөрмийн зохицол гаргасан хугацааны ногдол ашигын татварыг бууруулах чаас болцсон биш асуусан гэж байна. Тэгэхээр энэ нь ерөнхийлөгч оруулсан саналтай холбоотой юм. Уг нь бол яг гадаадын хөрөнгө оруулалт компаниудын хөрөнгө оруулагчдын зүгээс энэ зүйл залтыг аягүй хүлээжсэн шүү дээ. Хүүгийн орлогын үүдийг хугацаанд зассан юм. Засгийн газраас хугацаа гэдгийг бол хугацаанаас одоо авах тэр олон дотор тэрийг бол хөрөнгөчийг бол буулгаж оруулж ирсэн суудах татвар гэнэ. Буулгаж оруулж ирсэн. За яагаад бид нар буулгаж ирсэн бэ гэхээр үндсэндээ бидний гол зорилго байсан. Энэ юу гэхээр алийн болон арилжааны банкны зээлээс авч хөрөнгө оруулалт хийх юм. Одоо тэр өнгөрсөн зууны тийм арга хэрэгслүүдээс бид нар салах учиртай. Тэгэхээр яах аргагүй тэр хугацаанд хөрөнгө оруулалт хийдэг, хугацаагаар дамжуулж хөрөнгө боловсруулах энэ зарчмыг бид нар татварын хуулиар дэмжих ёстой гэж байна. Ихэнх улс орнд дэмждэг юм. Нэгэн зээл хугацаа гэдэг нь хоёр нь хоорондоо ялгаа. Нэг нь болохоор зээл юм чинь өндөр хөлтэй энэ нэгээд хөрөнгө оруулалтын зардлыг үүсгэж. Хугацааны хөрөнгө оруулалт нь юу гэхээр хүн өөрөө өстэй хариуцаад хөрөнгө оруулж. Тэгээд тэр хөрөнгө оруулалтын амжилттай бол ашиг авах, амжилтгүй бол одоо оруулсан хөрөнгөөр одоо хохирно. Ийм зүйл учраас бид нарын эрсдэлтэй хөрөнгө оруулалт бас ихтэй Монгол улсад энэ бараа үйлчлэгийн үнийг бууруулахын тулд бас энэ хөрөнгө оруулалтыг татахын тулд бид энэ заалтыг засгийн газар оруулж ирсэн. Эцүүлгийн явцад мөн ерөнхийлөгчийн намын газраас ирсэн санал дотор тэгэхээр энэ болохгүй гэдэг энэ заалт тавьсан байлаа. Тийм учраас эцүүлгийн явцад бас их заа. Татварын орлого мөнгөөр өсөх үү? За бидний хувьд бол яг энэ дээр бол нэг татварын орлого бол их өөрчлөгдөхгүй болов тооцоо хийж байгаа. Яагаад вэ гэхээр 2018 оны 1-р сард олон улсын валютын санд одоо сангийн хэлцээр хийгээд хүн амын орлогын татварыг өөрчилсөн. Хүн амын орлогын татварын тухай үед тав хийж байгаа. Бид олон төрлийн татвар нэмэгдүүлжлээ гэдэг ярьж байсан. Хүн амын орлогын татварыг 10, 15, 20, 25 гэсэн ийм шатлалаар 4 шатлалаар авах байсан. Тэгээд одоо сангийн ам дээр ярьж бид нар хэлцээр хийж байгаа нэг 10 болоод буцааж буулгасан. За буулгахад бол хүмүүсүүд бол татварын орлого буурна гэж хэлсэн. Бид нар зүгээр тэр гэрээ хэлцэл хийж явах явцтай бол энэ нэргээд одоо орлогоо одоо бодиттой мэдүүлэх бааз суурийг хийх чиглэлээр экстеншн гарнаа, орлого буухгүй гэдэг одоо тайлбар хийжсэн. Тэгээд 18 оны төсвийн гүйцэтгэлийг аваад үзэх юм бол хүн амын орлогын албан татвар 22 тэрбум төгрөг давж хийсэн байна. Тэгэхээр бид нар энэ дээрээс бол нэг орлого алдахгүй гэж үзэж одоо тооцоол хийж байгаа. Яагаад гэвэл буулгасан хэмжээгээрээ бид нар бүх
одоо дотрын хөв хэмжээнүүд ихэнх юм болгосон. Ингэснээрээ бид нар бол энэ татврын бааз суурийг хэлээд нэмэгдүүлж чадна. За татвар төлөгчд маань тайлангаа үнэн бодтой гараад өгнө гэдэг итгэл бас бидэнд бол байгаа. Тийм учраас орлого дээр нөлөөлөх нь ойролцоогоор тэг болов гэж бодож байгаа. Санхүүгийн судлалаас энэ татврын эрүүл мэндийн улс орнууд бол ашигаас нь орлого авахаас биш орлогоос нь татвар авдаггүй ийм зохицуулттай бас авдаг Монгол бас эсрэгээр яваад энэ нэг шүүмжлээсэн юм байна. За хоёр дахь үндсэн ахын татвар одоо жишээлбэл иргэд 2% хэмжүүлэх гэж одоо 0.2%. Гэтэл бид нөр өөрсдийнхөө төлсөн татвараас тийм нөлөөлдөг гэж байгаа. Энэ одоо урамшуул одоо суглаа гэдэг зүйлийг зогсоох шаардлагатай юм шүү гэдэг ийм одоо шүүмжлэл байгаа юм. Энэ дээр тохиолдож байна. За эхнийх нь бол нөөтөөс эхлэе. Нөөтийн албан татврыг одоо нүүгийн 90 орчим орны 100 одоо 60 орчим нь нэм өгчдөхийн албан татвартай. За буцаан олгодог орн 2-3 нь байна. Үүний нэг нь Монгол. Тэгэхээр зарим хүмүүсүүд бол ингээд нөөтийг өгчөөд тэргүй 100% буцааж олж чаддаг. Энэ бол маш буруу тайлбарыг олон нийтэд хүргэж байна. Анх энэ нөөт аян албан татврыг яаж үүссэн түүх нь бол анх энэ одоо нэг Siemens гэдэг групптэй энийг үүсгэн байгуулагдсан одоо герман хүмүүс анх энэ үйлдвэрлэлийг яг өртөг нэмэгдэх болгон дээрээс нь татвар авахгүй бол нэмэгдээгүй байхад татвар авах энэ зарчим шударга шуна гэдэг зүйлийг хэлээд энэ татварыг бий болгосон. Түүхийн аав үзэх юм бол тэгэхээр энэ буруу тайлбар явагдаад байгаа юм. Би таав гэдэг. За энэ нөөтийг тэр буцаан олголтын систем нь одоо 2 байж байгаа. За энийг бол бид нэр одоо саяын батлагдсан хуулиар урд нь бол жилд 1 удаа олгодог байсан нь одоо бол жилд 4 удаа улирал тутам болохоор одоо орж ирж өгсөн байж байгаа. Ер нь бол манай одоо мэдээллийн системээр бид нэр сар болгон өгөх бүрэн болцоолоо. Гэхдээ сар болгон өгөхөөр иргэдийн нөгөө бий болгосон хуримтлал нөгөө буцаан олголтын данс дээр бага. Тэгэхээр нэг улирал болгоод нэг тодорхой хуримтлал болгож байгаа буцаагаад өгөх юм бол энэ цаад иргэдээ хэрэгтэй хаа гэсэн бодлоор хэлж байна. Эхнийх нь юу вэ? Ашигаас гэж энэ бас буруу тайлбар хэлээд байна. Та нар анзаарвал орлого ногдох гэж байна. Тэр нь орлого гэсэн одоо бүх хэлэх юм бэ. Орлого ногдуулах гэдэг өөс ороод ирэх юм бол энэ ашигаас татвар авна гэсэн. Тэгэхээр одоо тэр 3 тэрбум 6 тэрбум үзчихвэл тэр ашигын татвар байна. Энэ дээр юм ялгаатай зүйлүүд байгаа учраас энэ ирээд байна. Зүгээр 50 тэрбум төгрөгөөр орлогоосоо 1% татвар төлөөд гаргаж байгаа юм байна. Тэгэхээр энэ бол ашигаасаа төлдөг татвар. Ашигаасаа төлж байгаа татвар гэдгийг бол тав дахиад энэ буруу зөв ойлголтыг явуулдаг учраас асуусан байж та. татвар төлөгч татрын байцаагч хоёрын одоо хооронд маргаан үүсдэг байна. Энэ хуулиар одоо тухайн татвар төлөгч маргаан үүсэх одоо нөхцөл байдал хүндэрч байна гэж байна. Тухайлбал одоо маргаан үүссэн мөнгөний дүнгийн хэмжээний 10%-ийг зэнчин тавьж иж одоо тухайн одоо гуравтай одоо зүйл дээр маргалт хийх үүснэ гэж ийм зүйл яриад байна л дээ. Тэгэхээр энэ ямар учиртай юм бэ? Нөгөө эрсдэлтэй гэдгийг бас яаж хэлэх вэ? Яг эрсдэлтэй гэж тооцох аргачлалыг манай татврын байцаагч чадварч халсаа өмнө хүрхгүй. Энэ асуултанд хариулъя. Татврын ерөнхий татрын орлогын хязгаарыг томцож байна. За маргаантай хян шалгалтын акт гэж батсан. За татрын албаас хян шалгалт хийгээд нөхөн авалтын акт тогтоосон тохиолдолд татвар төлөгч маань акт тогтоосон үндэслийг зөвшөөрөв маргаант тандчаад. За маргаант тандчаад бол тэр илрүүлсэн нөхөн татврын 10% урчилж байна шүү дээ. Маргаант их нь өсч. За энэ дээр яагаад ингэж оруулсан бэ? Эхний асуулт байна. За энэ дээр бол жишээлбэл татвар төлөгч маань өөрийнхөө бүтээн зөвшөөрж болохгүй. Одоо татврын нормыг маргаантлах шүүхийн шатаар дамжуулан маргахтаа хэмжээний цаг болж байгаа. Энэ хэмжээгээр бол улсад төлөвлөсөн татвараа хойшлох үзэгдлүүд бол өсвөгийн энэ өмнөх хуулийн практиктэй байна. Тэгэхээр энэ маань бол бенчингтэй бол хамаагүй бол нөхөн татврын 10% төлөвлөл тэгээд байрлуулж байна. Хэрвээ маргаанаар юм уу шүүхийн шатнд татрын улсын байцаагчийн буруу байх болсон тогтоогдох юм бол нөгөө бенчин нөгөө урчил төлсөн 10% нь бол алдагтайгаар буцаад төлөх зохицуулт байна.
Тэгэхээр энэ бол татврын төлөвч, татврын алба хоёрыг хариуцлах асуудал байнамаа. Тэгэхээр энийг бол бас дэнжтэй холбож байна байна. Энэ үйлдэлээс эрсдлийн сан байгуулсан байгаа юм байна. Энэ одоо зарлын нэмэлтээр төв бүрэн боломжийг зааж ирсэн шүүмжтэй байгаа шүү дээ. Тэгэхээр Алжааны банкын зарлыг бууруулах тал дээр энэ татврын хөл ямар нэгэн зүйл зарах байгаа юу? Тэгэхээр бас хоёрт нь болохоор татврын хяналт шалгаж хийх бүхэн ногдуулалтын акт гаргах хугацаа 5 жилээс 4 жил болгож бууруулах юм шүү дээ. Энэ акт төсөлдөр нөгөө хугацаа хамаахгүй гэж орж ирж ирсэн үү? Ингээд багсахчаар магадгүй тийм багсахчаар магадгүй нөгөө татвараас цогцол гаргалах чинь бүр гарах юм шиг гэсэн. Хоёр дахь асуулт. Тэгээ гурав дахь нь нөөтийн одоо хамрагдалт болж 60 хүнтэй байгаа тийм. Тэгэхээр энийг хизээ 100 хүнд болгох юм бол нөгөө захиуд нөгөө татвар төлөхгүй байгаа хэсгийг 100 хүнд болгох шийдвэр сангийн ам ямар бодлого байна гэж бодож байгаа. Энэ хөлнөө бас яг үнэтэй холбоотой зүйл залтаа. За эхнийхэн асуудал бол энэ Алжины банкуд тийм юм яриад байна. Хэвийн зээлэн дээр үүсгэсэн одоо сан дээр үүсгэсэн сангаа зардалд оруулна гэж. Засгийн газар бол энэ талаар ямар нэгэн зүйлийг өөрчлөхөөр юм оруулж ирээгүй. Одоо бол эрсдэлтэй одоо муу зээлүүд дээр эрсдлийн сан үүсгэсэн тэр нь бол зардал тасагтад явж байгаа. Хэвийн зээл бол тэрүүгээ эргээд зээлэн төлөхөөр орлого нь ороод тэр нь хасагдаад ирдэг. Ийм л зүйл. Тэгэхээр бид нар энэ бол хасах шаардлагагүй гэж үзэж байна. Хоёрдугаарт нь 14 их 80 байна. 14 их 80 төгрөгийн зээл болгоцсон. Бүгд хэвийн зээл. За үүний 1% одоо зардалд оруулах гэж 140 тэрбум төгрөгийг бид нэр банкуудын зардал оруулж өгөх байна. Тэгэхээр татвар төлдөг банк чигч гарч ирэх. Ийм зүйл. Тэгэхээр анхнаасаа хөндөж яриаггүй ийм асуудлуудыг миний ойлгож байгаагаар энэ банкуудын холбоо энэ зардлыг одоо татвар хэвийн зээл дээр үүсгэх эрсдлийн сантай холбоотой зардлуудыг татвар одоо ногдох зардал сасч өгөөч гэдэг юм зүйл. Тэр нь хэлж байгаа. Үнэхээр боломжгүй. Сайдаас нь хоёр асуулт. Хөө хилцэх хугацааг ингээд багсгасны цааш шалтгаан нь юм бэ? Энэ нөгөө хугацаа түрүүн хэлсэн. Би уг нь тэр яг гарч тайлбарласан. Одоо бид нар энэ манай мэдээллийн систем бол өөрөө нэлээд тийм сайн болж байгаа. Тэгээ бүх зүйлийг одоо хамгаалдаг тухайн аж ахуйн нэгжлэр эрсдэлтэй байна гэдгийг хэлж болдог. Ийм системийг бид нэр бий болгож байна. Тэгэхээр нэгэн тал одоо мэдээллийн системээ хэлээ сайжруулсан. Мэдээллийг хурдан авах боломжтой ийм нөхцөл үүсэж байгаа учраас бид нар энэ хугацааг одоо уг нь 5 жилээр оруулсан. Ажлын хэсэг бол ийм нөхцөл үүсэж учраас энэ хугацааг 4 жил болгоо гэдэг зүйлийг код дээр шийдсэн. энэ сахалтаас үнэхээр одоо албан татвар дээр Японы засгийн бүтээгдэхүүн татвар ногдох боловсон бүтээгч бас байсан байна. Энэ яг одоо жишээлбэл Францын хатаг гэсэн татвар ногдох гэсэн юм байсан. Тэгээд өөрөөр хэлбэл санаатай санал хүмүүсийн танаад гацсан гэсэн юм байна. Гацаагүй. Энэ яг юу болсон юм бэ? Энэ дээр ийм байна. Хуурамч одоо нэг бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна. Тэгэхээр хуурамч бүтээгдэхүүнийг татвар нэмж зогсоод гэдэгтээ би бол огтхон санал хийхгүй. Юу хийх ёстой вэ? Тэгэл хуурамч зүйл хийгээд байгаа. Стандарт хийцгүй байгаа бол тэр өгсөн лицензүүдэд зөвшөөрлөө зочлаа гэдэг ийм шаардлагатай байна. Түүнээс биш хуурамч гэдэг. Одоо жишээлбэл нэг камерыг одоо хуурамч камер байна гэдэг бүх камер дээр татварыг нэмэх болж байна. Эрүүл биш шүү дээ. Асуудал. Тийм учраас бид нэр хуурамч зүйлтэй тэнцэж байгаа тэмцэх ёстой тэр хууль нэгдлийн дагуу мэргэжлийн нэгдлийн дагуу хийх ёстой гэж. Сайдаас нэг хоёр. Дээр нь тусгай зөвшөөрөл өгсөн дээр лиценз байдаг тэрүүгээр туслаа гэдэг юм шиг. Сахалтааны зөвлөлт хүлээнүүд өгдөг болох юм. Сахалтааны зөвлөлт хүлээнүүд өгдөг болох юм. Тэгээд одоо бид нэр альхоор энэ татварынхаа бааз суурийг нэмэгдүүлэх чиглэлээр ажлыг зохион байгуулсан шинэ хууль гараад бас хэрэгжүүлэх чиглэлээр бид нэр тодорхой төлөв аваад байна. Сайдаас нэг хоёр. Яг цаа түрүү хэлсэн тийм татврын байцаагч нэрээр өнөөдөр эрсдэлтэй бас байна. Буруу зуруу орлого өрсөлдөх авч байгаа нэмэгдүүлж авч байна. Энэ нөхцөл татврын байцаагчийн эрх мэдлийг нэмэх нь ер нь хэрэг амжилттай юм бэ? Яг эрх мэдл нэмэгдсэн гэдэг зардал юм. Тэгж яриад байл та. Яриад байгаа нь бас байж болохгүй шүү дээ.
тийм ээ яриад байгаа зүйл байж байгаа. Яг тодорхой заах гаргаж ярихгүй бол зүгээр яриад байна. Одоо саяын дээр 20 саяыг бас л зүгээр ярьсан шүү дээ. За анхны хүүхдээс боломжтой хэр хугацааны дараа инфляцийн зэрэг хэдэн хувиар хөрөнгөж тооцож байна. Альжааны банкны их усүр авсан татвар байна. за ер нь бол бид нэр энэ зээлийн хүү буулгах чиглэлээр мэдээд анхаарал тавьж ажиллаж байгаа. Яаж ажиллаж байгаа вэ гэхээр засгийн газар өөрөө альжааны банкуудын хамгийн мөнгөний зээлийг авчдаг. Үн цаас гаргаад тэрүүгээрээ бүх ихэнх хөрөнгөний одоо үн цаас нь байршуулаад татах авчдаг. Үнэхээр альжааны банкуд иргэд аж ахуйн нэгжүүд зээл олгодог. Аж ахуйн нэгжүүд иргэд зээл авах гэж тооцдог. Тэгэхээр энэ хүү хөрөлдөг. Тэгэхээр бид нэр одоо яасан бэ гэхээр эцэндээ альжааны банкудаас авсан бүх одоо өөр үн цаас хүний хугацаагаар төлсөн. Тэгжээж Монгол улсын засгийн газрын үр шүү. Засгийн газрын үр дотоодын нэгтгэгдхүүний 74.4% байж байгаа. Сая би 61.9 болоо гэж хэлжсэн. Дотоодын нэгтгэгдхүүний тооцоололтой гараад ирсэн чинь Монгол улсын засгийн газрын үр өнөөгийн цэнээр дотоодын нэгтгэгдхүүний дистрибут 58.6% буюу одоо нэг эрсдэлтэй байсан 60%-аас доош хөгжсөн. Тэгэхээр энэ бид нар юу гэсэн үг вэ? Альжааны банкудаас засгийн газар зээлээ хөлсөөр авсан мөнгөдөө буцаагаад өгнөж альжааны банкуд их усрууд нэмэгдэж байна. Их усрууд нэмэгдэнэ гэдэг нь одоо нийгмийн нэмэгдэх бүрэн боломжтой болсон. Тэгээд энэ нь одоо эргээд хүү болох нөлөө үзүүлнэ гэж. За дээр нь зөвхөн Монгол дотроо биш гаднаас хөрөнгө хацууд төлжсэн тэр 10% татварыг бид 5% болж буулгаж байна. Энэ нь ямар учиртай ингэснээрээ суудах татвар. Инхээр гаднаас одоо авчаад эргээд одоо 10%, 20% мөнгөний гаргаад татвар төлчөөд гаргадаг бол эргээд тэр төлсөн татварууд нь бүгд дотоод болгож байгаа зээлийн хүүдээр суугаад. Тэгэхээр үүнийг бол бид нэр 5% болгож буулгасан. Зүгээр анх хэлж чартаа бид нэр тэгэлчиж их ярьж байсан. Тэгвэл одоо энэ зээлийн хүү болж байгаа. Ингэснээр Монголын тэр олон аж ахуйн нэгжүүд иргэдэд үнэхээр хэрэг болно гэж үзэж байсан. Тэгээд сая ч гэсэн бас их бодлоор нэлээд одоо эсрэг зарим нэг эсрэг үйлслийн дунд гарч байгаа шүү дээ. Тэгэхээр нэг бол бид нэр хийсэн юм уу бооны зүйлээ Энэ харилцан хамаар бүхээс ингээд татвар төлөх түүнийг хянаж шалгах асуудлыг аж ахуйн нэгжүүд иргэдэд шүүмжилж байгаа. Энэ нь өөрөө KDK гэсэн засмаас ухсан асуудал юм шиг байна. Юутай орлогын дарагдуулсан тохиолдолд торгуулийн хувь хэмжээг нэгслэж шалт эдийн засгийн хөгжүүлэлт бас нэг зүйл болчихно гэдэг тийм боломж байж. Торгуулаас ихтэй одоо мөрдөж байгаа хуулиараа 30% тийм ээ. Яг нэг зүйлийг давтан үлдээд байгаа тохиолдолд бид нэр торгуулийн хэмжээг нэмж байна. Давтан хийнэ гэдэг бол санаатаа хийж байна. Учирлаа, тайлбарлаа. Энд чинь нэлээд тайлбарлаж өгөх аргагаа засах боломжийг олгоод өгчлөө шүү дээ. Тэгээд тэр боломжийг ашиглахгүйгээр давтаад хийгээд байгаа тохиолдолд бид нар яах вэ? Торгууль нэмэхээс өөр арга. За харилцан хамааралтай гэдэг энэ зүйлийг энэ За сайн байна. За харилцан хамааралтай ихэд хоорондоо сангийн яамны төсвийн орлогын хэлцэн зам байна. За харилцан хамааралтай ихэд хоорондоо татварын өөр шийдэх тухай заалтууд байхгүй байгаа. Өндөр бол зөвхөн татвар төвөөрөлтөд хоёр төсөлтэй төвчсөн. Татварын үйлчлэх хөрөнгөгүй өөр үлсэн хугацаанд нэг жилийн өмнө хөрөнгөө хөслөд өнгөө багнаар шилжүүлсэн тохиолдолд хөрөнгө шилжүүлэх авсан. Мэдээж бсэн хөрөнгөхийн хэмжээгээр энэ бол ямар нэгэн байдлаар харилцан хамааралтай ихэд одоо энэ гэр бүлийн ихэд одоо бүр шийдэх тухай ойлголт байхгүй гэдэг юм. Тендерийн тухайд тодруулсан байгаа. Бие даасан нөгөө тендерийн дуртай ажиллаж зохион байгуулалт газартай байе гэсэн саналыг АТГ-ээс удаагаа явуулсан гэдэг. Тендерийн тухайд дээр энэ заалт орсон бол нөгөө яамдууд үсээ ажиллах гэж бодлого тодорхой тооцоолсоо гадна тендертэй зурцаар байгаа гэдэг ажлын цаашид дуусаад байна гэсэн юм яриа гараад байсан. Тендерийн тухайд дээр яг энэ зохион байгуулалт дуртай ажиллаж хийн хариуцж хийж байгаа өөрчлөлт орсон байна.
За одоо яг мөрдөгдөж байгаа хуулиар бол төрийн өмчийн хорооны нэг 10 хэдэн мөнгөний хэрэгцээс яамдууд хийж байна. Тэгэхээр улс орон дээр яг энэ тендерийн одоо асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллагын агент байгуулсан агуулгад гэсэн яг тэгвэл батлагдсан энэ орон нутагт бас хэрэгцээтэй байна. Орон нутгаас салбар нэгтэй. Ингээд үзэх юм бол үндсэндээ энэ тендер үйл ажиллагаа бүрэн хэмжээний цэцлэгнээ гэж үзэж байна. Хоёрдугаарт нь яамдууд бодлогын асуудал дээр анхаарах хэрэгтэй. Гэтэл нэлээдгүй хүн хүч санхүүгийн хөөсрүүд бол энэ тендер зарцуулагддаг. Тэгэхээр бас Монгол улсынхаа эдийн засгийн бодлогыг улам сайжруулах, ер нь энэ Монгол улсаа өсөлжүүлэх тул төрийн бодлогуудаар тодорхой маш нарийн боловсруулагдсан, чамбаа боловсруулагдсан байх учиртай. Тэгэхээр бид нэр яамдуудыг тендерээс салбах юм хуулийг оруулсан батлагдсан. Төвний хадгаламжаас дотор бас энэ хууль гэсэн байна. Нөгөө ипотекийн янаар хамгаалагдчихдаг өндөр хөдөлгөөний зээл авсан гэж яриад байна шүү дээ. Ботаж олон гэж. Энэ яг олон нэг сая шинжилсэн журам гарахаас өмнө маш олон хүмүүс өндөр хөдөлгөөний зээл авсан 8% хамгаалагдчихдаг юм байгаа. Тэр яг аль цаанаас хамаарах хууль хэрэгжижсэн хугацаанаас хамаарах. Хизээс ирж 1 сарын 1 юм. 20 оны 1 сар. Одоо ингээ харилцаа ярих болж ингээ дуусахгүй. 21 оноос бид маш их өндөр төлөвтэй одоо төлбөр төлөх гадаад төлөвтэй байгаа шүү дээ. Энэ хэрэг цангийн амжилтыг яаж бийдэж байгаа вэ? Хугацаа сонгох гэдэг юм уу? Одоо байдлаар явах нь эсвэл яг төлөвийн бийж одоо зүтгэл төлөвтэй үүсгэж юм уу? Энэ дээр одоо яаж хийж байгаа вэ? Ер нь ийм байна. 21 онд бол бид нэр Азалаа бондын 500 сая долларын үндсэн төлбөрийг төлсөн. 22 онд Чингис бондын 1 тэрбум долларыг 23 онд Гэрээгэ бондын 800 сая долларын үндсэн төлбөр 2024 онд 600 сая долларч заасны баян нэрээр байна. За ингээд бүгднийг нэмээд үзэх юм бол 2.9 тэрбум долларын өөрөө хийж байна. Тэгээ сангийн аам дээр бид нэр энэ яг ажиллаж байна. Ягаад гэвэл энэ 4 жилийн хугацаанд 2.9 тэрбум долларын хөрийг бид хугацааг 10 жилийн хугацаанд шийдвэрлэх юм бол 290 сая доллар. Ийм болгоо гэдэг ийм зүйл рүү бол нэлээд одоо санаас гаргаад тодорхой одоо ажлыг хийж байгаа. Тэгэхээр бид нэр ажилт нийлээд хийгдэх гэхээр засгийн газар тодорхой төсөв бол зөвшөөрөлт аваад хийнэ. 20 онд эдгээр сонгуул болдгоор болно. Гэхдээ Монгол улсын өрийн асуудлыг сангийн аам бол эдийн засаг дарамт учруулахгүй, ард иргэд дарамт учруулахгүйгээр шийдэх чиглэлээр анхаарал тавиад ажиллаж байна. Одоо жишээлбэл тэр 22 оны 1 тэрбум доллар төлнө гэдэг бол ханшиг бол огцон хөрөлдөж ирсэлтэй шүү дээ. Тэм учраас бид нэр энэ дээр нэлээд анхаарал тавьж ажиллаж байгаа. Тэгээд ингээд утгагүй санал маань боловсруулагдаад дуусчих байхаа бид нэр холбогдох байгууллагуудтай нэг шийдэл гаргая. За гадаад дотоодын байгууллагуудтай бас ажиллаж байна. Ер нь одоо Монголын бонд гаргасан тохиолдолд авчих юм боломжтой юм уу гэдэг нь бас нэлээд яриад үүсгэж явж байгаа. Энийг төлөх хамгийн гол нөхцөл нь одоо юу гэхээр Монгол улсын эдийн засаг тасалд үүсэх ёстой. Төсөв маань их сайн байх ёстой. Эдийн засгийн бодлого нь одоо тууштай, ойлгомжтой ийм байх шаардлага байгаа. Цааш хөгжиж явах учиртай. Гэтэ сайн яг таны хэлсэнчлэн 4 жил төлөх ёстой өөрийг 10 жил сунгах гэж хэлж штеп. Сунгах зүгээр талаар зүгээр санал. Гэтэ боломж байгаа юу? Хамгийн гол нь. Болохын төлөө ажилладаг шүү дээ. Хоёр хэдийн захин баримтаа өгөхгүйс хоёр янзын тайлбар гарч ирсэн. Одоо хэдий харилцаанд ороод багаад ингээд за бидний урилгыг хүлээж авч ирж бас энэ буруу зүйлийг засахад одоо таавуудын оролцоог шүү гэдэг. Сая слайдн дээр байсан тэр гадаадын иргэн харьяалгүй бол хаягдсан хаяа бичсэн гэж шүүж дараа за хэвлээ тараас нь шүүж дараа Тендерийн хуулиар авах юм энэ чинь энэ даа. сайн байна. Хоёул энэ шиг хийж байгаа. За баярлалаа.